За сайн байцгаана уу? Сараар ингээ аялаад явж гинөө. Аль улсад ирсэн байгаагээ чи амар гоё барилга байгууламжтай үнэхээр гоё газар байна. За энэ одоо урт цагаан гэдэг газар байна. За сараа аялаад ингээ Монголдо хүрээд ирлээ. За тэгээд тагагч нартаа зориулаад бас хувийн дотоод хүчгээ сургалтын талаар бас мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд бас хүмүүстээ бас хэрэг болох болов гэд оруулж байгаа. За энэ дотоод хүчгээ сургалт маань өөрийн дотоод хүчийг хэрхэн нээх вэ? Дотоод хүчээ нээхэд тэр наан хаагаад байгаа тэр сүрэг мэдрэмж, дурсамж, асуудлуудыг хэрхэн яаж үе шаттайгаар нээх вэ гэдэг дижитал хичээлүүд бол орсон байгаа. За мэдээж одоо ингээл өнгөрснийг тавьж явуулах, зорилгоо тодорхойлох, өөрийгөө олох, санхүүгийн зарчим бий болгох, амьдралын зарчим бий болгох, зорилгоо тодорхойлох гэдэг агуулгууд бол байгаа. Би тэгээд миний сургалт бас юугаараа онцлог юм бэ гэд бас бодлоо л доо. Ер нь хүмүүсийн сургалт юугаараа онцлог юм бэ гэхээр ер нь хүнд яг ийм таардаг төрлийн багш бас байд юм билээ. За би бас тэгж одоо багш нараа ол сонгож сургалтанд нь хамрагддаг. Тэр хүний хоолойны өнгө, ярьж байгаа байдал, яг тэр сургалтын зорилго ч юм уу тий. Тэр зүйлүүд маань бол таалагдсны үндсэн дээр бас тухайн хүнийхээ сургалтыг бол авдаг. Тэгэхээр та бүхэн маань бас сараагийнхаа судалсан, мэдсэн, амьдралаас олж авсан зүйлүүдийг суралцъя гэж бодож байгаа бол манай сургалтанд бол хамрагдах боломжтой. За бичигдсэн хичээлүүдээсээ өөрт хэрэгтэйг одоо үзэж ашигланаа. За тэгээд агуулгаа үзээ. За хүн төлөвлөх ёстой маань төлөвлөж амьдрах нь чухал юм байна гэдгийг ойлгочоод заримдаа бид нар ч бас сэтгэлээр үнэ штэ тий. Сэтгэл зүйн янз бүрийн уур бухимдал, гомдол гэдэг ч юм уу юм асуудлууд гарч ирнэ. Тэр үед яах вэ гэхээр нэмэлтээр манай сургалтанд бол чиглүүлэхтэй бяцлаглалын бичлэгүүд байгаа. За тэр бяцлаглалын бичлэгүүдийг ашиглаж өөрийнхөө эрчим энергийг бас солих, өөрчлөх бас бүрэн боломжтойгоор бас хийсэн байгаа. За тэгээд мэдээж хүн болгон хин нэгнээс тийм урмын үг хүлээж яадаг. Тэгэхээр сараагийнхаа урмын үг болох эрэг үг гэсийг бас өдөр болгон ингээд сонсоод за өөрийг чинь магтсан, хайрлсан, амжилт хүссэн тэр үгийг сонсоод бас өдрийг эхлүүлэх бүрэн боломжтой. За мөн одоо медаль тухамсарт баг амжлагдсан тэр сүм ихтгэл өмчлөлийг солихын тулд эрэг үгсүүдийг бас сонсох нь хүний далд тухамсрыг бас эргээр өөрчлөгддөг. Нэмэлтээр бас одоо би бас байгууллагын сургалтууд, илтгэл лекцүүд бас тавьдаг. Тэр байгууллагын сургалтуудаа бас бичлэг болгоод энэ онлайн сургалтын дотор бас оруулаад явж байгаа. Хүсвэл та бүхэн маань ороод бас үзэж болно. За хажуугаар манай сургалтанд хамрагдсан хүмүүс маань групп чатанд бүртгэгдээд за би нэмж хичээл орох ч юм уу зарим нэг тохиолдлоор одоо сэтгэл зүйн ойлголтуудыг бас групп чатн дээр бас бичдэг. Хажуугаар нь манай сургалтанд хамрагдсан хүмүүс бас хувь чатаар өөрийнхөө асуудлуудыг илгээгээд түүн дээр тохирсон зөвлөгөө чиглүүлгийг бас чатаар авах бүрэн боломжтой. Тухайн хүндээ тохирсон одоо хичээлүүдийг бас илгээгээд явдагаараа онцлогтой ийм сургалт байгаа. Тэгээ хэрв та хүсэх юм бол бас над руу чат бичээ сургалтын линкийг аваад карта холбоод бүртгүүлээд орох бүрэн боломжтой шүү. Тэгэхээр хүн болгоны дотор ийм нуугдсан ийм дотоод хүч гэж байдаг. Түүнийг бол гений мэдээлэл гэж ярьж гин, эсийн мэдээлэл гэж ярьж гин, өвөг дээдсийн мэдээлэл гэж ярьж гин. Энэ бүхний бол сэргээх бүрэн боломжтой байдаг. За тэгэхээр дотоод хүчээ сэргээсэн хүн ямар байдаг вэ гэхээр ямар нэгэн амьдралын асуудал дундаа бүрэн ингээд живж орохгүйгээр түүнээс зөв арга техникээр гарах чадвартай болдог. За тэгээ бусдын нөлөөнд автахгүй өөрийн гэсэн үзэл бодолтой болдог. Мэдээж одоо нэг хэвэндээ хайр сэтгэлдэж ямар ч өөрчлөлт авахгүй биш уян хатан юуг нь өөрчлөх үү, юуг нь хаях уу гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү ухамсартай ухаалаг болж чаддаг.
Тэгэхээр би ч гэсэн бас суралцаж байна. Суралцахын хэрээр бас онлайн сургалтандаа бас төрөл бүрийн гоё агуулгуудыг бас нэмсээр байх болно. Та бүхэн маань ороод сургалтаа үзэх бүрэн боломжийг ингээ олгоцсон байгаа. За иймэрхүү л мэдээлэлээ сургалт байна. Хэрэг хүсэх юм бол та бүхэн маань бүртгүүлээд ороод ирээрэй. За би энэ та бүхнийгаа өөрийнхөө харьяанд аваад чиглүүлээд туслахад бэлэн байна. За баярлалаа.